Эргээд автоморил үзэгчтэй өнөөдөр манай студид BGM Asset Management компани хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал ноён маргад ирээд байна. Өглөөний мэндийг хүргээд байна. За баярлалаа. Та бүхэнд. Тэгэхээр танай компани хувьд бас Монголын хөрөнгийн биржтэй хамтран шинэ индексийг манай Монголын хөрөнгийн зах зээл дээр нэвтрүүлээд байна. FTI индекс те. Тэгэхээр FTI индекс гэж яг юу вэ гэдгийг эхлээд товчхон тайлбарлаад өгч. За баярлалаа. За юуны өмнө индекс гэдгийг бас тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхээр индекс гэдэг бол одоо тухайн аль нэг салбарын ч юм уу аль нэг зах зээлийн одоо ямархуу төлөв байдалтай өсөж гинөө буурж гинөө гэдгийг илэрхийлдэг одоо халууны шил гэж бол үзэж болно. Тэгэхээр аливаа нэг юм индикатор болчихж шүү дээ. Тэгэхээр тэр индикаторыг өөрөөр хэлбэл одоо ETF гэдэг юм уу бусад одоо хөрөнгө оруулалтын сангууд маань одоо пассив хэлбэрээр дагаж явдаг. Тэгээ бидний хувьд бол Монголын хөрөнгөний биржтэй бас хамтраад Future Tech Innovation гэдэг индексийг сая Монголын хөрөнгөний биржээр гарлаа. Бирж маань бас аль бие усаар бол өчигдрөөс эхлээд тооцож эхэлсэн байгаа сайтн дээрээ. Тэгэхээр энэ индекс маань ямар зах зээлүүдийн одоо энэ халууны шил болж төлөөлж явж гэнэ вэ гэхээр за ерөнхийдөө технологийн салбар байгаа. За технологи тэр дундаа химэл оюун ухаан тэр дотоод дэд салбарууд болох одоо robotics, хагас дамжуулагчийн салбар, за батлан хамгаалахын салбар хэмжлэн технологийн салбарууд орчиж байгаа. За үүнээс гадна болохоор бид нэр 10% нь эрчим хүчийг оруулж өгж байгаа. Технологи нь өөрөө 50% нийцэлж байгаа. Эрчим хүчний салбарыг 10%-тай төлөвлөж байгаа. Ингэхдээ бол уламжлалт одоо эрчим хүч болох байгалийн хий, газрын тос, за цөмийн эрчим хүч гэдэг хэсгүүд бол одоо эрчим хүчний салбарт ангилагдж байгаа. За тэгээд 10% нь болохоор зэсийн салбарыг бид нэр төлөвлөж байгаа. За 30% нь болохоор S&P 500 буюу Америкийн хамгийн том 500 компани гэдэг. Ингээд илүү ийм холимог ийм индекс байгаа. Ер нь бол тий. Олон улсын салбарт бол нөгөө яг тухайлсан нэг салбаруудаа индексүүд гаргаж илэрхийлдэг бол бид нар арай илүү шинэлэг миксд ийм индекс ер нь бол гаргацсан байна. Тэгэхээр та сая бас салбаруудыг дурдж байна л да. Тэгэхээр энэ салбаруудыг яг эзлэх хувийн жингээр нь одоо хэрхэн тооцдیں۔ Одоо бид нар яг энэ одоо олон салбарын дундаж одоо хөдөлгөөнийг магадгүй бид нар нэг бүтээгдэхүүнээр худалдаж авах энэ боломж бас бүрдээд нь шүү дээ. Тэгэхээр энэ доторх хувийн жингүүдийг хэрхэн тооцдیں۔ За ингээд эргээд араас нь бас энэ индекс гарснараа ямар бүтээгдэхүүнүүд гарах боломж үүсдэг юм бол. За яг зөв яг хамгийн чухал одоо нөгөө давуу тал нь юу вэ гэхээр энэ индекс дээр суурилсан дараагийн хөрөнгө оруулалтын сан буюу ETF маань үүсэх ёстой. Тэгээд бэлтгэл ажил ер нь бол манай дээр хангагдаад явж байгаа. Тэгээд аль биесний зөвшөөрлүүд гараад явхаар ил тод нээлттэй мэдээлэлд явах бах. Гол одоо давуу тал нь өөрөөр хэлбэл энэ одоо 50 10 30 гэж туваачж шүү дээ. Тэгэхээр энэ дагсан хөрөнгө оруулалтын сан гарснараа одоо цааталт нь байгаа одоо 800 гаруй компаниудыг хөдөлгөөнүүдийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр 800 гаруй компаниудыг багцлаад ерөөсөө нэг хувьцаагаар буюу нэг ETF-ээр одоо авах боломж ирээдүйд гарна л гэсэн. Тэгэхээр илүү одоо бага мөнгөнд мөнгөөр тэгээд дээрээс нь төгрөгөөртэй аавна гэсэн. Тэгэхээр тийм одоо давуу талтай байгаад байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч бас бидний хувьд нэлээд баяртай мэдээлэл болж байна л да. Яагаад тэгэхээр бидэнд яг ингээд худалдаж авъя гэхэд ETF сонгоё гэхэд бол сонголт маш бага байдаг. Заавал гадны зах зээл рүү хандах хэрэгтэй болдог ч гэдэм үү те. Тэгэхээр таны үзэж байгаагаар ер нь яг энийг Монгол ерөнхийдөө нутагшуулж буюу энэ ETF-ийн одоо тэр орцуудыг Монголоос бүтээгдэхүүнээр сонгох юм боломж байдсан болов. Энэ цаашдаа ер нь юу гэдэг Монгол одоо хөрөнгө оруулагчдын хувьд илүү бас дотоодын зах зээлээ ойлгож байгаа хүмүүсийн хувьд арай илүү бас ойрхон байх боломж байх юм болов гэдэг үднэс ийм одоо бүтээгдэхүүнүүд гарах уу гэдэг асуулт. Тий, ер нь яг одоо эн чинь одоо Монголын хөрөнгөний бирж юм уу одоо хөрөнгөний зах зээлийг дэлгүүргээд аваад үзэх юм бол одоо бол дандаа дотоодын бараа бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр гадны өөрөөр хэлбэл дэлхийн компаниудыг одоо дэлгүүр дээр нэмчихэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч нарт бол энэ их сонирхолтой бүтээгдэхүүн бол. Нөгөө талаас одоо төлөвийн нөгөө талаас харахаар гадны хөрөнгө оруулагчид ч Монголын зах зээл дээр ороод ирээд харангуут дотоодын компаниудыг нь хардаг те. Тэгэхээр ямар компани ямар засаглалтай хөрөнгө чадвартай аль нь сайн одоо үнэлгээтэй байгаа гэдгийг одоо нэг бүрчлэн судлахад одоо цаг зарцуулдаг учраас үүнийг багцлсан буюу дотоодын хөрөнгөний зах зээлийн багцлсан ETF-үүд бас ирээдүйд гарах ёстой. Тэр нь бас гадны хөрөнгө оруулагчдыг одоо илүү сонирхолтой байх одоо байхаар те бүтэцлэгдэх ёстой. Тэгэхээр нөгөө гаднаас орж ирж байгаа хүмүүс яг Монголын дотоодын одоо тэр одоо үйлчлэгээ, бараа үйлчлэгээ юу гэдэг те эдгээрийг багтаасан ETF-үүдийг худалдаж авах юм бол энэ өөрөө илүү сонирхолтой бүтээгдэхүүн болох юм байна л да. Тэгэхээр ер нь би танаас яг энэ зах зээлийн талаар л олж асуумаар байна л да. Монголын ер нь манай хөрөнгөний зах зээл ямархуу төвшөнд явна. Бид цаашдаа ер нь яг юуг зорж байгаа бол танихаар.
Яг уу за миний хувьд бол одоо 12 оноос хойш энэ дотоодын зах зээлийг судлаа сонирхоод явж байгаа. Тэгээд та бүхэн бас мэдж байгаа. Ер нь 16 7 оноос хойш те нөгөө тасарсан байсан IPO-нууд одоо iTools компаниас эхлээд IPO давлгаа яваад ингээд сүүлийн 7-оос 8 жилийн хугацааг харах юм бол бид нэр жил болгон ямар нэгэн байдлаар өсөлттэй байгаа. Тэгээд яг уу мэдээж ич нөгөө шинэ залуу зах зээл учраас нөгөө туулах систем туулаад явж байгаа те. Тэгэхээр ямар ч байсан нөгөө арилжааны волюм буюу арилжааны хэмжээ бол байнгын нэмэгдэж байгаа. Цаашлаад бол бид нар нөгөө энийг илүү structured юм зах зээл болгох хэрэгтэй, гадны хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй учраас одоо иймэрхүү одоо ETF гэдэг юм шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гарах хэрэгтэй. За нөгөө талаас нөгөө зохицуулах байгууллагуудын зүгээс бас энийг бас бидний зүгээр ажиглаж байгаагаар бас их шуурхай тэгээд сонирхож те зах зээл дээр их хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бас нэлээд сайн хамтын ажиллагатай явж байгаа. Тэгэхээр энэ утгаараа ер нь бол гадны хөрөнгө оруулалтуудыг нэмэх нөгөө талдаа дотоодын зах зээл дээр одоо маркет мейкерүүд гэдэг юм уу те нөгөө зах зээл үүсгэгчдийн зах зээлийг бий болгож иж одоо энэ зах зээл рүү чинь мөнгө их хэмжээний мөнгө шингээд их хэмжээний мөнгө одоо гардаг энэ liquidity хөрөх чадвар энтрийг сайжруулах хэрэгтэй. Ер нь бол нийт тэргүүний одоо зорилтууд гэх юм бол тий. Яг одоо за ганцхан Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл элтгүү Европ, за мөн Азийн хөрөнгийн зах зээлүүд төр технологийн компаниуд маш том байр суурийг эзэлдэг болчихлоо шүү дээ. За Kospi индексийн бараг 40 орчим хувийг бол хоёрхан технологийн компани бүрдүүлж ийн гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь манай Монголын стартапууд бас IPO хийх цаг нь ирж байгаа тий. Одоо UB Capital хувьд бол одоо зөвшөөрлөө авсан ч гэсэн IPO бас харахыг хийгээгүй гэх мэт. Тэгэхээр энэ манай Монголын хөрөнгөний зах зээл дээр технологийн салбарынхаа орж ирэл ямар өөрчлөлт гарах вэ? Та бас энэ дээр ямар хүлээлттэй урт хугацаанд богино хугацаанд. Тий, яг нь ер нь бол тэгэл нөгөө компаниуд ялангуяа стартапууд чинь одоо гол зорилго бол тэгэл тэгээ ABC хөрөнгө оруулалтуудаа авч байвал тэгэл IPO хийгээл exit хийх те ер нь бол бас гол зорилго байдаг. Тэгэхээр яг уу манай Монголын одоо нөхцөлд бол яг стартапын зах зээлийг аваад үзэх юм бол бас арай өөр. Ер нь бол яагаад тэгэхээр энэ дэр бид нар чинь бас одоо TS Group-ийн бас охин компани те. Тэгэхээр манай дээр чинь стартапууд руу хөрөнгө оруулалт хийгээд одоо VC fund илүү одоо нөгөө corporate innovation талын бизнесүүд явдаг. Тэгээд яг уу сүүлийн одоо 5 6 жилийн ингээд хараад үзэх юм бол яг нөгөө сонгоогоороо дангаараа яваад амжилттай явсан юм стартапууд яг юу вэ гэдэг одоо эргээ харахаар ер нь их цөөхөн байна. Одоо дандаа том групп компаниудын тий одоо тэдрээс хөрөнгө оруулалт аваад өөрөөр хэлбэл тэр үедээ хөрөнгө оруулалт авсан байна шүү дээ. Тий одоо тэдний одоо корпорат инновац буюу корпорацийн одоо инновац гэдэг хэсэг рүү одоо тий том группүүдийг илүү хурдтай болгох чиглэлээр хөрөнгө оруулалт авсан стартапууд жишээлбэл UB Capital гэдэг юм тий. Эднэр бол одоо survive хийгээд явж байгаа гэсэн. Бусдаар бол яг дангаараа одоо мөнчгөрөөрэй гэж ярьдаг. Ийм стартапууд бол олон стартапууд үүссэн. Одоо 300-400 компани үүссэн шүү дээ. Яг тэндээс бол одоо дангаараа явж байгаа survive хийж байгаа компани бол маш цөөхөн байна. Тэгэхээр би ярианыхаа төгсгөлднөөс эх 7 хоногт Tino Super application-ы албан ёсны нээлт болох гэж байгаа. Тэгэхээр TESO Group-ийн бас хөгжүүлж байгаа энэ технологийн чухал бүтээгдэхүүнүүдийн албан ёсны нээлт ер нь албан ёсны нээлтээс бид яг юу хүлээх вэ? Ер нь аппликейшн бол аль хэдийн зах зээл дээр нэвтэрсэн шүү дээ, тий? Хэрэглээнд нэвтэрчихсэн. Тэгэхээр албан ёсны нээлтэн дээр ер нь юу бэлдэж байна бүх хүмүүс? За, Tino гэдэг одоо манай TESO Group-ийн бас TESO Investment гэдэг групп байгаа. Тэр компани одоо Super application Tino гэдэг байгаа, тий? Тэгэхээр ер нь бол яг хөө TESO Group-ийн хувьд 19 оноос хойш одоо ковидтэй мөр зүйгцээд одоо дараагийн 10 жил 20 жилийг одоо энэ барилга бүтээн байгуулалт эсвэл энэ хүнснээс олж байгаа энэ ашгаа тий одоо тэр цэвэр ашиг кэшл бүрийг хадгалаад суух юм уу эсвэл ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх юм гэдэг юм шийдвэр гаргалттай нүүр тулаал тэгэл за ер нь бол ирээдүйд рүү хөрөнгө оруулалт хий тэр нь өөрөө технологийн салбар байх юм байна гэж одоо TESO Investment бол үүсэж ирсэн. Түүнээс хойш бол одоо миний мэдхийн одоо маш бол одоо 20 30 компаниудаар хөрөнгө оруулалт хийгээд за тэндээс бол одоо ингээ харж байгаад 24 25 онд шигшээд за бид нар яг юу чадж байгаа юу чадахгүй байна те тэрийгээ ер нь бол харьцангуй одоо 4 5 жил өтер мэдж аваад за тэгээд үлдсэн одоо энэ компаниудыг илүү одоо гадны партнеруудтай хоршуулад тэг жишээлх юм бол Grab гэдэг юм уу OpenAI гэдэг юм уу те тэгээд эдрийг Tino-доор ер нь бол бацсан байна. Тэгээ одоо сая та бүхэн бас харсан баг дотоодын такси те үйлчлэгээ явж байна. За тэгээд 57 улсад бас гадаад такси те одоо Солонгост Како те Хятад DiDi-тэй ч гэдэг юм уу Зүүн Азид Grab-тай ч гэдэг юм уу те
За ингээд ер нь бол такси үйлчилгээнүүд бол орчлоо. За тэгээ худалдагчгүй дэлгүүр гэдэг. Одоо манай вендинг машин байгаа Улаанбаатар хоттой 3000 гаруй цэг дээр байдаг. Тэгээ манай офисын гадаач. Тий, одоо тэр чинь одоо нөгөө та бүхний харж байгаа нөгөө том вендинг машин бол одоо цаашд бол илүү бага явах. Ягаад гэхээр дараагийн үеийн шинэ вендингүүд ороод ирсэн. Тэр нь бол илүү нөгөө Amazon-ы технологи те. QR оншуулаа, бараануудаа авлаа, буцаагаад хаалаа. Юу авсан нь өөрөө ямар ч алдаагүйгээр танигдчихж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр тиймэрхүү шинэ төрлийн бизнесүүдийг бид нар OpenAI-тай хамтарснараа өөрөлдвөл илүү ухаалаг автоматизац хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр ингээд вендинг машин, за такси үйлчилгээ те. За тэгээд одоо нислэг одоо юу гэдэг бүх одоо энэ TESA Group-ийн бусад одоо third party компаниудтай хамтарч хэрэгжүүлж байгаа, амжилттай явж байгаа бизнесүүдийг тэно дотор багтаацсан байна гэсэн. Тэгэхээр тэр мэдээллүүдийн талаар бол одоо 25-нд бид нар бол аль биесний нээлтийн энэ хугацаанд хүртэл бол ер нь их нээлт хийгээг баха. Тий. Миний мэдх юм бол манай TESA investment дээр нээлт хийгүү дандаа софт байдлаар зах зээл дээр туршиж явж исэн бол 25-нд бол одоо ингээл аль биесний нээлт болохоор байна. Тэгэхээр маш олон бүтээгдэхүүнүүдийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа.